Өөрөө бас саллаа хэлье. Монголын үндэсний олон нийтийн яриад телевиз гэж байгаа. Бусад арилжааны телевизүүдээс ялгах юм та бүхэн бол Монголын үндэсний олон нийтийн эрх ашгийг хамгаалсан тэдний дуу хоолой болж ажиллах ёстой үндсэн чиг үүрэгтэй төрөөс дэмжлэг, санхүүгийн дэмжлэг авч явж байгаа ийм ялгаатай олон нийтийн яриад телевиз. Тэрнээс энэ радио телевиз бол дарга нарын телевиз биш. Энэ радио телевиз бол засгийн газрын гэдэг юм уу их хурлын телевиз биш. Үзэг сонсогчд юу хүсэж байна? Тэрний илэрхийлэл болж явах ёстой. Тэр үүднээсээ олон нийтийн гэдэг энэ тодтоглоо энэ тал дээр байх тал дээр ажиллах нь бол бодлогыг барьж ажиллах нь бол радио телевизийн үндэсний зөвлөлийн гэж хэлж болох энэ та бүхний 15 гишүүдийн үндсэн чиг үүрэг энэ. Тэрнээс хэн нэг сонгогдсон субъектийнхаа гэдэг юм уу энэ талаас асуудалд хандаж өрөөсөө болохгүй шүү гэдэг нэгт хэлэх ёстой. Тэгээ та бүхний хариулж байгаа хариултуудаас эдгээр бас энэ байдал алдагдчих гад гэдэг юм уу буруу зуруу ойлголцсон гэдэг юм уу цаашлаад улс төржөөд явдаг асуудал хандлагууд бол байгааг үгүйсэх аргагүй байна. Тийм учраас бас энэ асуудлуудыг нөгөө талаар их хурлч бид нар бас буруутай юм байна. Энэ субъектүүдийг сонгож явуулж байгаа. Ингээд сонгож явуулсан нөхдүүд маань бас яг энэ чиг үүргээрээ ажиллахгүй, хурал чуулгандаа суудаггүй, төсөв төлөвийг нь баталдаггүй, үйл ажиллагааг нь хяндаггүй, ярьдаггүй, хяналтын зөвлөхөө тайлан сонсдоггүй. Ийм байдлаар явдаг алдаа татварлууд байна. Тийм учраас энэ тайлан хэлцээ сонссны дараа бид нар бас томилгооны бүрэн эрхийн хугацаанд дуусж байгаа гишүүдийг бас томилгооны сонсголууд хийх асуудлууд хүлээгдэж байгаа. Энэ дээр ч гэсэн их хурл өөрөөсөө сонгогддог субъектүүдэд анхаарах ёстой юм байна. Тэгээд тэнд олон нийтийн эрх ашигыг хангаж ажиллана гэж сонгогдчоод очиод ажиллаа хийдэггүй ингээ явж болохгүй шүү дээ. Тэгээд яг тэр мэрэгжлийнхаа чиг үүргээр асуудалд хандж яах нэг хамгийн гол нь нэвтрүүлгийн бодлого шүү дээ. Хөтөлбөрийн бодлого шүү дээ. Өнөөдөр үндэсний олон нийтийн радио энэ өдрийн 24 цагийн эфирийг яаж зөв зүйтэй ашиглаж байна вэ? Та бүхний тэр нэвтрүүлгүүдийн тэр хүүхдийн сэтгэл зүй олон нийтийн соёл соён гэгэрүүлэх үйл ажиллагаа чи энд хэр хангагдаж байна вэ гэд ярил олон асуудлууд байгаа баха. Энэ бол бас дэлхийн нийтэд Монгол улсыг сурчлах тол шүү дээ нөгөө талаас. Тийм учраас та бүхэн бол хамгийн оюунлаг, хамгийн чадварлаг боловсруулагч. Авдаг цалин мөнгө нь хариу бага л юм биш шүү дээ. Яг үнэ хэлэхэд. Гар дээрээ сая 100-200 төгрөг аваа сууж идэг уран бүтээлчдэл гэж ярьж. Гэхдээ миний авсан мэдээлэлээр үндэсний зөвлөлийн гишүүд бол харьцангуй өндөр урамшуул авдаг гэж мэдээлэл авсан шүү. Тэгсэн хэрнээ ажиллаа хийхгүй байгаа. Өнөөдөр бол бид нар энд үндэсний зөвлөлийн тайлан сонсох үүрэгтэй. Гэрэл захирлын товч үйл ажиллагааны мэдээллийг сонссон. Гэрэл захирал бол монсор даргад ажиллаа тайлагнах үүрэгтэй. Ингээд үндэсний зөвлөл дотроо энэ их хурлаар төрийн байгуулалтын байнгын оргоор оруулж ирж тайлагнах тайлангаа уг нь дотроо хилцээд за болж гин яг энэ тайланг танилцуулъя. Гэд ингээд батлуулаад ороод ирээд хилцээд явах ёстой юм байгаа шүү дээ. Монсор дарга. Тэгтэл та бол бас түрүү 7 хоногт бид нар ахаад хойшлуулсан ингээд энэ 7 хоногт ярьж байна. За яг анх удаа төрийн байгуулалтын байнгын оргоор ингэж тайлан хилцэж байгаа гэж ингэж үзье. Бид нар энэ 25 оны тайланг эрт хилцнэ. Та бүхэн тайлан юмаа эртхэн ирүүлээрээ дотроо батлагдсан тайлан юмудаа авцраарай. Хилцсэн тайлангаа оруулж ирээрээ. Ингээд 25 оны 1-р үйлрэл багтааж айл болох энэ үйл ажиллагааны чинь үндэсний зөвлөлийн тайлан хилцгийг бодъё. 26 оны. Тэгэхгүй бол бид нар бас цаг хугацааны хувьд оройтсон хойшлогдсон юмуд бий. Нөгөө талаар сая та бүхэн дээр хураамж 24 онд саналаа өгсөн засгийн газар ямар шалтгаанаар өнөөдөр хүртэл энэ асуудлыг хилцэхгүй байгаа гэдэг асуудал байгаа юм байна. За нөгөө талаар 20 жил болж байгаа өнөөдрийн хуулийн зарим зүйл зохицуултууд бас орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй сайжруулах зүйл залтууд байгаа юм байна гэж ойлголоо. Би сая асуултандаа та бүхнээс хуулийн төсөл боловсруулж байгаа хэрэгцээ шаардлагатай ийм боловсруулсан зүйл байна уу гэхээр хариулт авч чадсангүй. Тэр ер нь бол цаашдаа бас энэ хуулийн үзэл санаа зүйл залтыг сайжруулах чиглэлээр ажлын хэсэг гарах хэрэгцээ шаардлага байгаа юм байна. За зарим гишүүд сая хэлж гин Ганбаатар гишүүд нар бүр хяналтын сонсгол хийх хэрэгцээ шаардлага байна гэж байна. За хяналтын тухай хуулиар бол бас
хяналтын сонсгол хийх эрх зүйн нөхцөл бол байна. Би бүр хуулийн заалтыг уншиж байгаа. Улсын хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29-р зүйлийн 1-д улсын хурал хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх. За үндэсний олон нийтийн яриад телевизийн хуулийн хэрэгжилтийг дүгнэнэ гэсэн үг. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг явуулнаа. За 29/2-2 дээр улсын хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан тохиолдолд ингээд заавал одоо хяналтын сонсголыг хийгээд явах ийм болцоо байна. Тэгээд манай байнгын орон гишүүд ийм саналуудыг гаргаж байгаа учраас энийг цаашдаа бас байнгын орон дээр яриад хяналтын сонсгол юмыг зохион байгуулах тэр болцоо уламж нь хуулиар нээлттэй байгаа учраас ярилцж байгаад энийг одоо хэлцэх асуудлыг цаашдаа ахаад нэгтлээд хэлцэнэ. За нөгөө талаар хууль тогтоомжийг сайжруулах, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг бас гаргана. Танаа байгууллагаас удирдах зөвлөлийн гишүүдээс чинь дэд ажлын хэсэг гаргаж яг одоо та бүхнийг үйл ажиллагаа амьдрал дээр үйл ажиллагаа явуулахад аль хуулийн аль зүйл заалт нь зөрчилдөд байгаа юм. Амьдралтай нийцэхгүй байгаа юм, үйл ажиллагаатай нийцэхгүй байгаа юм. Чөдөр тушаа болж байгаа зүйл нь юу байгаа юм, буруудаа зөрүүдэд зүйл нь юу байгаа юм гэдгийг хэдүүлээ ярилцаж, та бүхний санал хүсэлтэнд тулгуурлаж, хуулийн төслийг сайжруулах, боловсруулах ажлын хэсгийг гаргаж хамтарч ажиллая. За мөн 24 он засгийн газарт өгсөн тэр одоо санал хүсэлтийг чинь бид нар бас одоо цаашд хөөцөлдөж, үн тариф нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага одоо сарда 1000 төгрөг үү? 600-аас 1100 юм уу? 600 төгрөгөөс 1100 төгрөгний л одоо тариф авж байгаа юм байна гэж ойлгодоо. Тийм үү, айл өрхөөс хэрэглэгчдээс сарда. За энэ одоо төсөв юмар одоо цаашдаа ямар болцоо боломж байгаа юм нэмэгдүүлэх үн тарифын нэмэгдүүлэх засгийн газрын хэмжээний асуудал баг тийм ээ. Энэ асуудлыг бас одоо засгийн газар тавих асуудлыг ярьж байна. За төсвийн одоо энэ хуваар төсвийн одоо багц байна. Сангийн яамны сангийн сайдын багцад яваадах нь хэр зохимжтой байгаа юм. Энэ нь өөрөө танаа үйл ажиллагаанд хараат бус байх байдалд яаж нөлөөлж байгаа юм гэдэг энэ асуудал одоо хөндөгдөж байна. Гэх мэтчлэн олон асуудлуудыг одоо манай гишүүд сая одоо номин гишүүн маш чухал асуудлуудыг яриад илээ шүү дээ. Үзэгчдийн тэр контентын чинь эрэлт хэрэгцээ, судалгаа юмнууд ямар байгаа юм гээд манай зөвлөгөөр гишүүд тэргээд асуугаад байгаа зүйлүүд олон байна. Танаа төсвийн бүтцийг харахаар маш боломжгүй ер нь их хүнд бүтцээ биш дээ. Төсвийн бүтц чинь одоо 25 тэрбум төгрөгийн төсөвтэй та бүхэн. Энэ 600 дун 25 тэрбумаар амьдарч байгаа тийм ээ. За энэний чинь үндсэндээ засгийн газраас 10 тэрбумыг өгчөж шít шууд татаасаар. Тэгээ та бүхэн бол 15 цаана 15 тэрбум төгрөгийг өөртөө олж ийн гэсэн үг. Олж ийн гэсэн үг. Өмнө нь 5 тэрбумыг өгдөг байсан. Засгийн газар харин дэмжлэг үзүүлэх татаас өх юм дээр аягүй сайн ажиллаж энэ үүргээ сайн биелүүлсэн юм байна. 2 дахин нэмэгдүүлж 10 тэрбум болгосон. Энэний хүчинд өнөөдөр та бүхэн өр авалгаа барагдуулаад цалин мөнгөө цаг хугацаанд нь тавиад ингээд үр ширгүү явж байгаа юм байна гэж би ойлголоо. Тэгээ энэ мөнгө багасчвал яах юм бэ гэдэг асуудал. Дандаа засгийн газар энэ хэмжээний тэтгэмж татаас өгч чадах уугүй юу гэдэг асуудал. Гэх мэтчлэн ингээд тийм учраас одоо та бүхэн орлогоо нэмэгдүүлэх болцоо боломж юу байгаа юм? Контент үйлдвэрлэл дээр анхаарах юмнууд нь юу байгаа юм гээд энэ барилга объектууд чинь хуучнаараа үнэлгээтэй явж байна. Одоо өнөөдрийг хүртэл одоо ингэж явна гэж юу ах вэ? Тэр том барилга өнөөдөр 15 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байна гэж шижир гишүүний асуугаад байгаа асуулт юу ах вэ? Энэ одоо барилга байгууламж объектуудаа үнэлгээгээ шинчилж сайжруулаач. Гэгээд ингээд үндэсний зөвлөлийн хийх асуудлууд ажлууд бол зөндөл байгаа юм байна. Хяналтын зөвлөл чинь одоо үндэсний зөвлөхөд гишүүнд ороод явдаг. Дарга нь одоо үндэсний зөвлөлийн гишүүн байгаад явдаг. Энэ бүтц чинь хэр зохимжтой. Энд чинь өөрийгөө хянах гээд байгаа юм уу хайшаа гэдэг асуудал яригдж байна. Энэ бүтц чинь хэр зохимжтой байгаа гэдгээ үндэсний зөвлөлийн дарга бас наад бүрэлдэхүүн дээр яриач. Үндэсний зөвлөлийн 15 гишүүнээ нийт ажилчдынхаа оронтоонд оруулаад батлаад явдаг асуудал байж хизээч болохгүй. Энийгээ засаж залруулаач. Гэд яриад байвал үндэсний зөвлөлийн одоо хийж хэрэгжүүлэх шийдвэр гаргах энэ ажлууд чинь одоо зөндөө байгаа юм байна гэж өнөөдрийн одоо тайлан мэдээллийн хурлаас харагдаж байна. Тэгээд юуны өмнө одоо анх удаа байсан бороо зөрүү бүрхэг тодорхойгүй юмуд байсан байх. Гэхдээ одоо хэдүүлээ цаашдаа 25 оныхоо төсөв төлөвлөгөө тайлангаа улам илүү чамбааруулад
илүү сайн тайлантай орж ирээрэй гэж хүсэж байна. Энэ саяны яригдсан асуудлуудыг цаашдаа засаж залруулах чиглэлийн төрийн байгуулалтын байнгын ороо өөрийнхөө эрхлэх асуудлын хүрээнд ажлын хэсэг гарах зүйл дээр нь ажлын хэсэг гаргаад хяналтын сонсгол хийх юм дээр энэ асуудлыг хууль дүрмийн дагуу зохицон байгуулад засгийн газар зарим чиглэлээр үүрэг чиглэл өгөх юм энэ дээр нь анхаарал ингээд явъя гэж ингэж бодож байна. За ингээд өнөөдрийн төрийн